За guys, бидний хүссэн хүлээсэн Squid Game цувралын төгсгөлийн season орсон Squid Game ерөнхийдөө ингээд дууслаа. Бидэнд ярилцах зүйл маш их байна. Тэгээд энэхүү бичлэг дээр жоохон ялангуяа дунд тавиас нахуулаад спойлерууд хамаагүй ярьж шүү. За тийм учраас цувралаа үз амжаагүй хүмүүс нь спойлер дуулах вэ гэж бол анхааруулж байна. За эхний миний анзаарсан зүйл юу байсан бэ гэхээр энэхүү төгсгөлийн season дээр бол бид нар маш олон чухал дүрүүстэй бол салах ёс хийхдээ нилээн тийм сэтгэл хөдлөсөн байтай. Нилээн ер нь жоохон нулимс ойрхон хүмүүс бол айны алчуур түнхэн хоёроо бэлдээ сууж яхад бол гимгүү. Тэгээ миний бодсон юм жүжиглэлт өөрөө айгүй чанартай яалчгүй солонгос жүжигчд ингээд яаж гэдгийг би мэдэхгүй. Яаж жагаал ингээл тэр сэтгэл хөдлөл рүү ингээд татаад оруулчихын тэрнэнд ингээд нулимс цэлгнээд ингээд орчихын. Тэгээ би ингээд бодсон байхгүй. Солонгос жүжигчд за ингээд жишээ авахад ингээд монгол жүжигчтэйгээ харьцуулаад ингээд яг юунда байд юм болоо. Яаж ингэж үйл явдал руу ингээд оруулаад байна. Айгу хүчтэй өрсөлдөөн дундаас гарч ирж байгаа болохоор ингээд юм болоо. Эсвэл энэ багийнхандаа байд юм болоо. Яг юунда байд юм бол гэдгийг би ингээд мэдхийг хүссэн. Транс дүр бол нэлээд уйлуулна. Тэр ээж хүү хоёрын тэр дүр жүжиглэлт бол ярих юм байхгүй. Ямар ч хүний сэтгэлийг бол хөдөлгөхөөр хэсгүүд байгаа. Тэгээ тэр хүүгийн аав ютубер Coinчин, тэр хүүгийн ээж ер нь жүжиглэлт бол байсан. Гэхдээ хэсэг хүмүүсийн жүжиглэлтийг тооцоол. Манай VIP дүрүүдийн жүжиглэлтийг бол хүмүүс нэлээд сошиал дээр шүүмжил инээд шоолж илээ. Тэгээ би нөгөө Францаар үзсэн болохоор ер нь анзаараагүй. Тийм ээ юу байсан юм уу? Good thing I like to go hunting. I owe you one. Oh, no worries. That was a blast. Энэ яач шараа хурдлуулчих. Гинэд би сурчлагаа үзэж байгаа юм шиг санагдсан гинэ. Инээдээ барьж дийлээгүй цаанаа л хууд сонсогдсон гинэ. The baby is not an independent participant. The baby must be eliminated. If we all can agree, why don't we just ask the host? How about having the baby compete as player 222 in the next game? So what changes if the baby participates? If our host is so sure of himself, let's do that. 222 is invincible! Woo! Англиар ярьж байгаа болохоор цаанаа л хууд сонсогдсон болов. 222 дээр нэг нөхөр бооцоо тавиадсан тэр мань нөхөр бооцоо авцсан юм биш үү? Окей, спойлерцсон уу? За та нараас юу сонсоогүй шүү заяа. Нэрээ спойлер гэснээс нэг эвгүй зүйл болсон. Тэр нь болохоор юу вэ гэхээр Squid Game 5 дахь өдөр Netflix-т орно гэж хэлсэн шүү дээ. Тэгээд 3 дахьын оройноос ахуулаад TikTok дээр иймэрхүү бичлэгнүүд яваад эхэлсэн. Энэ болохоор тухайн үед хүмүүс TikTok дээр юу гэж бичижсэн бэ гэхээр киноны сцен дээр ажиллаж исэн хүмүүс нь энийг ингээд спойлерчсан. Кино Netflix спойлерчсан. Тэгээд энэ хүмүүс ажилгүй болсон байх таа гэдэл аюу хүмүүс ярьж исэн. Тэгсэн чинь байж штэ. Үгүй юм бэлээ хөөрхий. Яг гоо спойлерчсан бол үнэн. Гэхдээ киноны сцены хэсэг бол байгаагүй. Энэ болохоор Таиландд 6 сарын 28-наас 7 сарын 6-ны хүртэл хүмүүсийг ингэж өгсрүүлдэг нэг юм аюу том тоглоом хүмүүсээр тоглуулсан юм байлээ. Тэгээд Таиланд хүмүүс очиж тоглож болно. Гайгүй юм тийм үү. Гайгүй мэн нэг өндрөөс унахгүй мэн. Хэрэг хөлөө орооцолт бол. Тэгээд өөр нэг хүн мим болоод байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр манай цагдаагийн дүр байгаа. Бүхэл бүтэн 2 season тэнгис далайг таталж бөө юм болж ирсэн. Ер нь бол ирсэн ирээгүй нэг цохиолд бол ямар ч өөрчлөлт гарахааргүй байсан. Бро дэлхийн ертөнцийг туулж ирээд зөвхөн энийг хэлэх гэж л ирсэн гэсэн чинь. Инхоо яагаад тэгэл дуусаа. Тэгээ би бодохдоо юу гэж бодож ирсэн бэ гэхээр найруулагчид хизээч энэ дүргийг ингэж бүхэл бүтэн 2 season зулгааж ингэж гаргаж ингэж явж ингэж ач холбогдол өгчөөд хизээч зүгээр байхгүй гэж бодож ирсэн. Тэгээ сүүлд спойлер ярьж байгаа шүү. За гол дүр хүүхдтэй үлдэг 222-ын хүүхдтэй нь үлддэг. Тэгээ би бодохдоо яг миний толгоонд Squid Game 3-аар юу гэж бодсон бэ гэхээр за ингээ хүүхдтэй үлдээл өөрөө ингээ лаг аймаа хорлох гэсэн чинь манай цагдаа гарч ирэл өө одоо болцгоо одоо тоглоомоо зогсооцгоо гээл тэгэл манай гол дүр амьд гараал хүүхд амьд гараал Squid Game-ийн захирлууд нь фронтмен гэдэр бүгд баримтлагдаал тэгэл бүгд амар сайхандаа жаргах байх гэж бодсон. Энд маань хүн ирээд юу гэсэн гээч инхоо
Яагаад? Гэл тэгээ нөгөөд нь явчлаа байл. Ямар яг юуны төлөө өгшөө. Хэрвээ чи хинт ч хэрэггүй юм шиг санагдвал энэ дүрийг санаарай. Бро зөвхөн яагаад гэж хэлхийн тулд 3 сизон явсан гинэ. Dora the Explorer гэж байна. Dora Explorer гэхлээрээ Dora гэдэг юм хайгаал явдаг. Тэрний мим болох, тэрийгээр мим болгосон байна. Тэр зөвхөн мим болохын тулд 3 сизон ажилласан шаргуу хөдөлмөрлсөн гинэ. Бро юу ч хийхгүй тэрбумтай болсон гинэ. Гэтэ яаж л мань хүн баяцсан шүү те. Ядч л мань хүн баяцсан шүү. Гэтэ бүр юу ч хийхгүй баяцсан хүн бол манай бацаан байна. 45 тэрбум гэхлээр чинь 30 хэдэн сая доллар болоодсан баха энэ мөнгө нь. Хүмүүс зүгээр алдчих чах чинь мань бацаан зүгээр л төрөөл 7 оноо л 30 сая доллартай болчихдаг. Хорватч ямар шудраг бус юм бэ? Lil Bro-гийн рекорд гэсэн чинь 0 damage, 0 kill, 0 assist. 45 тэрбум воо. Гэтэ яг төгсгөлийн хэсэг гол дүр үхдэг тийм бас нэг том спойлер гол дүр үхдэг хэсгийг бол бас бүх хүмүүст бол таалагддаг байхаа. Гэтэ надад бол их гоё төгсгөл шиг санагдсан. Тэгээ ер нь энэ киноны яг гол дүрийн хамгийн гоё зүйл нь бол миний хувьд бол дүр хөгжүүлэлт нь байсан. Кино эхлэхэд мань хүн бол жоохон лүүзер тэгээ бэз тавьдаг, өрөнд ордог, хүмүүс додуулаад хөөгдөөл явдаг тийм гар байсан бол яг ингээд кино дуусгаад яг сизний сүүл тэр их мөнөс талцсан зүгээр хүүхдийн төлөө өөрийнхөө амийг илүү том зүйлд ингэж зориулах хэмжээний яг одоо ир хүн гэх юм уу те яг ийм нэг хүн болчихж байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас гол дүрийн тэр амиа хорлож байгаа тэр хэсэг бол ер нь бол нэлээд сэтгэл хөдлөхөм орсон. Тэгэж амиа хорлснороо одоо тэр ир хүний яг хэлсэн үг амлалтандаа яг цэвэр хүрж байгаа байхгүй юу. Одоо тэр ээж нь хүүхдээ чи одоо ингээд сайн халамжилж явна гэж өгсөн амлалт тэр нөгөө фронтманд яг өөртөө би бол чамтай ижлэхэн зүгээрний хүн биш шүү гэдгийг одоо тэгэж баталж байгаа байхгүй юу. Тэр фронтмен инхаа яагаад тэр гол дүрийг алаагүй гэвэл зүгээр л мань хүн чи өөрөө ингээд мөнгөний төлөө ингээд хүмүүсээ ингээд утга аваад алдсан шүү дээ. Яг тэр шигээ өөрийгөө харьцуулах гад ингээд тэр гол дүртэй харьцуулах утга өгөхөд мань хүн тэр утгыг тэр шүн ашиглаагүй тийм үү. Тэгэхээс бол зүгээр ингээд өөртөө нийслэхэн гар байсан бол шүн удаж яхад нь бусад одоо өрсөлдөгч нараа цааш нь харуулаад тэгэл ялагч болж болохоор байсан. Тэгээгүй. Тэгээ дээрэс нь хүүхдийн төлөө амийг хорлсон тэр фронтманд зүгээр би бол өөр хүн шүү гэдгийг бол ингээд харуулчихж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл гол дур амиа хорлсон ч гэсэн тэгээ үхийнхээ өмнө хэлдэг. Бид нар бол морь биш ээ. Бид нар бол хүмүүс бол гэж яагаад ингээд амиа хорлож байгаа нь хүмүүс бол бас юм зөвхөн шунал биш юм аа. Зөвхөн мөнгөний төлөө шунал өгөөд нэг ингэж золиослдог тийм зүйлс биш шүү гэдгийг бол хилээд илүү том зүйлийн төлөө амиа хорлох хэмжээний дүр болцсон байгаа байхгүй юу. Тэр ингээд айгүй айжмаар явагдсан учраас бид нар анзаараагүй байхгүй. Тэр дүр ямар гой хөөгцснийг те. Тэгээ би бодож байсан байхгүй. Ягаад бид нар морь биш, ягаад зүгээр бид нар амтан биш гэж хэлээгүй юм бол гэдгсэн чинь учиртай юм бэлээ. Season 1 дээр манд хүн өрөө дарах гад ингээд бэд тавьдаг. Бэд тавихтаа морин дээр тавьдаг юм хэсэг байдаг. Харж байгаа. Тэгээд нэг ясандаа энэ дүр хөгжүүлэлтээс өмнө манд хүн бол яг фронтмен шиг л баг байсан байгаа байхгүй юу. Хүмүүсийг ашиглаж ингэж бэд тавиул. Тэгтээ өөр ингэж бэд ингэж одоо юу гэдэг хүмүүсийг морь уралдуулж байгаа юм шиг зүгээр л нэг морь гэж те уралдаан гэж хардаг. Манд хүн ийм фронтментэй ижлэхэн байжгаад 3 сизны дараа эцэст нь яг ёс суртахуунтай хүн болж байгаа байхгүй хэлсэн үгэндээ хүрдэг. Тэгэхэд энэ хөгжүүлэлт бол аюу гоё байсан. Нэг дээрээ өөрөө бүтэхгүй амьдан байсан. Хоёр дээрээ хоцсон ч гэсэн мөнгө намайг ингээ аз жаргалтай болохгүй байна гэсэн одоо тэр хазаас гарч ирсэн доторх нь харахгүй байсан учраас хоосон зүйл байсан учраас буцаж одоо тоглоом руу орсон. Тэгээ орсныхоо дараа сүүлд нь ингээд өөрийнхөө амийг өгөх хэмжээний юм өөрийнхөө ёс суртахуун моралтай үнэнч тийм дүр болж байгаа нь яг тэр дүр хөгжүүлэлт надад таалагдсан. Ер нь яг тэр төгсгөл бол миний хувьд зүгээр төгс байсан. Тэгэхэд эсрэгээрээ тэр хүүхдийн аав нь яаж тэр хүүхдийн аав нь штэ. Тэр хүүхдийн аав нь мөртлөө баг ингэ тэр хүүхдийг алан шүү гэж ингэж унгаан шүү гэж сүрдүүлж байгаа байхгүй юу? Мөнгөний төлөө, шунлын төлөө. Тэгэхээр тэр хоёр сүлд үлдсэн хоёр дүрийн хоорондын тэр энэ одоо тэр зөрүү байдал нь ямар асар их байгаа нь бол бүр ингэж сонирхолтой санагдсан. Бөөрнгийн дүртэй хамаалагч нар жинхэнэ husband material гинэ. Хүүхдээ хоолоо гэж байна. Хоолоо хийж бөөрнгийн хамаалагч нар дуртай аюу хөөрхөн гинэ. Тэгээ анханасаа постэр дээр бол жижигэн хинт байсан. Season 1-ийн постэр дээр бол сүүлд үлдэх 3 финалист бол ингэ гурвалжилж ингэж тавьсан байсан. Сүүлийн season дээр ч гэсэн ялгаа байхгүй ингэ гурвалжлаад хажууд нь ингэж фронтменуудыг тий зэбинүүдийг ингэж хажууд нь тавьсан байсан. Гүүн биш үү өөр төгсгөл дээрээ болохоор
Манай гол дүр хүүхдийг дээрээс шидчихдээ юм байна. Тэрнийх нь бичлэг нь байна. Окей. Гэхдээ нөгөө төсөр нь хамаагүй дээр шүү. Дараагийн чухал зүйл бол юу вэ гэхээр Squid Game бол ингээд дуусчихаагүй. Та нар азтай байна. Squid Game USA гэж бол гар нь тэрэн дээр нь бол Kate Blanchett гэдэг жүжигчин тоглоно. Сүүл хэсэгт нь бол ингэж хайлт гардаг. Мань хүн бол элсүүлэгчийн дүр тоглосон. Kate Blanchett гэдэг ерөн сайн жүжигчин, нэлээд харж ирсэн. Тэгээд өмнөх кинонуудын таад бас гайгүй мэдэх баха. Манусын сайн мэд гэвэл бүгжний эзэн Hobbit байна. Hobbit-ийн одоо эльфийн гатны дүрд бол тоглодог. Thor-ийн ихчийн дүр тоглодог. Thor Ragnarok дээр те Cinderella дээр тоглосон юм байна. Ocean 8 дээр тоглосон юм байна. Ер нь бол алдартай жүжигчин. Ер нь бол ингэж харахад бол нэлээд гайгүй ер нь сэтгэл харуулсан байлээ. Хүмүүс бол нэг дургүй байлээ. Ер нь бол комент уншиж байхад бол тэр яг солонгос хүмүүсийн англиар бичсэн комментууд байсан байж магадгүй. Одоо те харам юмдаа харам байгаа юм шиг те. Өө Америк яах юм. Би бол айгуу сэтгэл хангалуун байгаа. Америкууд бол угаасаа л дэлхий дээр киногоор олон жил тэргүүлсэн Squid Game яагаад Америк хөлбөрийг харж болохгүй гэж тийм үстэй. Америкууд гоё юм хийвэл бас юм хийштэй те. Тэгээ бусад дүүрүүдийн хувьд ч гэсэн кастууд ерөөхдөө ярьж ирсэн. Гэтэ энэ баталгаатай биш үү. За rumor cast гэж байна. За гол дүр манай Interstellar-ийн гол дүр жүжигчин байна. Frontman. Энэ ч бас алдартай жүжигчин шүү дээ. За элсүүлэгч бол мэдээж түрүүний бидний ярьдаг Kate Blanchett байна. За найруулагчаар бол David Fincher ялж байгаа. David Fincher-ийн олон кинонуудыг манус мэднэ. Яг харуул харж байгаа. Fight Club байна. Окей. Seven байна. Zodiac, Social Network, Gone Girl, Louis Schweste охин те гих мэтэлчлэн Alien хийсэн юм байна. Benjamin Button. Энэ дээр түрүүний Kate Blanchett байгаа юм шүү. Залуугаараа тоглолцсон. Brad Pitt-ийг тоглуулчих юм шиг та. Уг нь бол 1 2 3 кинон дээр Brad Pitt-ийг тоглуулсан юм биш үү? Уг нь бол жоохон 100 юм биш үү манай үнтэй. Тэгээ ер нь бол харж байгаа. Ер нь бол зүгээр ч нэг гарууд мөнгөний төлөө хийчихгүй гэж бодож гин. Би лав. Ийм алдартай найруулагч, ийм алдартай жүжигчид тоглуулж байгаа юм чинь те. Тэгээ өөр нэг сонирхолтой зураг ил болсон. Гэтэ энэ яг 100% бацтай биш шүү. Би нэлээд ухаж өгдсөн. Яг 100% бацтай болоогүй юм бэлээ. Тэгээ Squid Game Universe гэдэг одоо Marvel Universe гэдэг шиг бүр ийм олон кинотой нэг ийм ертөнцийг бол гарах гэж байгаа гэж бол ийм зураг нэлээ интернетээр тараад бол viral болоод байгаа. За сая Squid Game 3 байна. Дараагийн гарах нь бол Squid Game 1987 гэж байгаа. Энэ болохоор анх Squid Game яаж байгуулагдсан те гол тэр үүсгэн байгуулж тэр хөгшин байдаг штэ. Тэр мөр нэлээд залуугийн үе мөн бол гарч ирэх байх. Тэгээд Squid Game America дээр бол манай гол дүрийн залуугийн охин ингээд сонирхоод манай одоо хайшаа яваад ингээд алуу болцсон ба гэдэг аавыгаа ингээд сонирхоод очиж оролцсон гэсэн тийм комментууд би харсан. Тэр бас байж болох зүйл те. Squid Game 2.8 энэ ямар учиртай юм мэдэхгүй. 2 дугаар season 3 дугаар season 2-ын голынх гэсэн үг мэдэхгүй. За тэгээ Squid Game World гэж байгаа. Squid Game одоо дэлхийгээс одоо төрүүлсэн хүмүүс нь одоо очиж өөрчлөж алцах юм уу те. Бүр орон болгоноос гарсан нэг 100 200 хүмүүс очиж одоо ингэж алцах нь шүү дээ. Ерөөдөө Squid Game бол зөвхөн солонгост биш гэдэг нь бол бүр нөгөө season 1 дээр VIP-нууд ярьж байхдаа бол солонгосын Squid Game амар хөөрхөн гэж яг нөгөө VIP дөрүүд нь ярьж байхад нь бол бид нар мэдсэн. Гэтэ арайч дэлхий гэж бол байгаа үгээр мэдэхгүй байна. Тэгээ өөр нэг зураг яваад байсан. Энэ зураг болохоор мань хүмүүс зүгээр Marvel-ийн юунаас авсан юм шүү хараа. Камер нийжлэхэн. Яг нэг хүн яг ижлэн байрлалаар ингэж авмааргүй л юм те. Тийм учраас энэ бол жоохон юутай шүү. Энэ бол жоохон нэг хүлээд хэрэггүй шүү. Нэг сүртэй олон Squid Game ертөнц гарна марна гэж бол хүлээд хэрэггүй. Squid Game USA бол угаасаа гардгаараа гарах маш өндөр магадaltaй гарах бах. Энэ 12 сараас зураг авалтны эхлэн тэгэхээр нэг наадаж 2028 он хүртэл хүлээх хэрэгтэй баг. Тэгээ би бол Америкийг хармаар байгаа. Америкчууд яаж Squid Game хийх нь ер нь бол хармаар байгаа. Хэдүүлээ магадгүй ярилцах багсан үгдэр ч гэсэн те. Squid Game Америкийн комедийн уушгад бол Mr Beast-ийг frontman болвол гэж ярьж илээ. Эсвэл элсүүлэгчдэр ч юм уу те. Movie Victor гэсэн дээр доор нэг хүн сэтгэл битсэн байна. Энэ кино зүгээр нэг уран сайхны зөвлөл биш ээ. Энэ бол яг бидний амьдралын төл. Squid Game season 3-ыг үзээд би удаан бодолд орсон. Хүний муухайгч, сайхнийгч, ийм тод, ийм боддоор харуулна гэж төсөөлөөгүй. Тоглоом бүрд хүний мэс чанарыг сорж байсан. Хамгийн амар нь тэдний хинч хүчээр аал гэж шаардаагүй. Харин нөхцөл байдал, айдас, мөнгө, амьд үлдэх гэсэн зөнгөөрөө өөрсдийг нь алуулж муухай болгодог. Тэнд ямар ч жижиг муу хүн байдаггүй. Харин нөхцөл байдал бүрд жижигхэн муу үйлдэл хийдэг энгийн хүмүүс байсан.
Энэ сурал бидэнд хүний царай туснаас илүү зүрх сэтгэл, төсвөр өрөвдөх сэтгэл, бас сэтгэл хөдлөл гэдэг ямар үн цэнтэй болохыг сануулсан. Зарим нь мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй байхад, зарим нь бусдыг аврахын төлөө өөрийгөө золиослж байсан. Гин хүн бол яг л энэ хоёр туйлын дунд хүний ховор төрлийн төлөөлөл байсан. Тэр нийгэмд гიშгэх газаргүй байж болох ч зүрх сэтгэл нь хинээс ч илүү цэвэр байсан. Эцэст нь тэр өөрийн амийг бусдын төлөө өгсөн нь энэ нийгмийн хамгийн их үнэт зүйл юу болохыг харуулсан. Итгэл, хүн чанар, золиос. Энэ кино бол зүгээр нэг цаг нөхцөөх сериал биш. Энэ бол хүн гэж хэн бэ? Бидний эргэн тойронд байгаа тоглоом ямар дүрмтэй явагдаж байгааг бодож өөрийгөө толдох ухаарл юм байна лээ. Үзэж дуусаад удаан дууг суусан өөр ирэхгүй. Өвөг хүндлэгээ бол 10-аас 7. Шүүмжлэх зүйл бас байна. Squid Game Season 3 үзэж байхад зарим хэсэг нь үнэхээр удаан сунжирсан санагдсан. Шин дөрүүдийг илүү сайн танилцуулж тэдний сэтгэл зүйг гүнзгийх харуулах байсан юм шиг. Би бас яг санал нэгтэй байна. Season 1 дээр сүүлд үлдсэн хүмүүсийн сүүлийн шат аюу сонирхолтой байсан шүү дээ. Яа тэгвэл дөрүүдийг бид нар маш сайн таньсан. Дүр нь бидний хувьд аюу чухал учраас яг ингэж хин нөхөж хин амьд үлдэх нь ингээд бүр нэлээд сэтгэл хөдлөм ингээд хүлээлт үүсгэж ийсэн. Тэр сүүлийнх дээр бол нэг тийм буцалсан аль нь нөхчгүй бол тэр нөхчгүй тэр тийм бол байхгүйсэн ер нь зүгээр нэг ингээл олуулаа бүрийн жагаал ингээл хүүхдээ үлдээл за ойлгомжтой хүүхдийг бол хизээж алхааргүй хүн баг зүгээр ингээд нэг дахиад жоохон төгсгөл рүү жоохон сэтгэл хөдлөл дөрүүд дээр жоохон өгсөн бол те бас нийгэм философийн утга агуулга нь хитрхи хүнд төвхтэй болоод заримдаа ойлгоход төвхтэй байсан шүү. Өмнөх үлрэлийн хурдан адал явдалтай орчин алдагдаад зарим хэсгүүд нь өөдртэй санагдсан үнэхээр харамсалтай. Төсгөлт нь яг юу болж дуусныг бүр тодорхой ойлгож чадаагүй хүмүүс олон байх шигэ. Нийтдээ үзэхэд муу биш ч өмнөхөөс арай дутах зүйл байсан гэж бодогцсон. Хижин See More гэдэг үзэгч бол нэлээд их дайжгүй дүгнэлт гэж бол би харлаа. Ингээд үргэлжлээд байвал бүр өлөг болох юм шиг санагдаж байна гэж энэ олон анги хэлж байгаа. Миний хувьд бол үргэлжлүүл дайжгүй гэж бодож байна. За тэгээ ер нь бол иймэрхүү. Тэгээд ерөнхийдөө бол миний хувьд ч гэсэн нэг 10-аас 7 гэмээр 10-аас 7 өгөхөөр энэ хүний дүүрэж байгаа юм шиг болчих гээд байна. 10-аас 6.8 өглөө. Тэгээд та хэд өөртөө сэтгэлдээ доор бичээрэй хүн болгон лайкэд арч эртгээ бүртгүүлээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.